Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн Сайн Зориг Бат Эрдэнэараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг төсвийн байнгын хороо 2026 оны 4-р сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалд спортын аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг тулгуурлах бус, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар дэмжих, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд шинээр нэмэгдэх спортын төрөл, тэр дундаа e-спортын үндэсний жишээ багийн мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуултыг тусгасан байна. Уг асуудлыг хуульчилснаар шинээр нэмэгдэх спортын төрлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэх, спортын төрлүүдэд хүний нөөц бэлтгэх, амжилт гарах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар хууль санаачлагч үзэл баримталтаа дурджээ. Хуулийн төслийг парламент сегмент цахим хуудасд байршуулж, иргэд олон нийтийн санал авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх хилцүүлгийг явуулах үед улсын их хурлын гишүүн Бат Жаргал аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулиар татвар төлөгчийг нийгмийн хариуцлагын хүрээнд олимпийн төрлийн спортын тэмцээн зохион байгуулах, мэргэжлийн тамирчин дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгт тухайн татврын жилийн татвар ногдох орлогын 1% хүртэл хэмжээгээр албан татвараас хөнгөлөх зохицуулалттай. Энэ хүрээнд тодорхой нэг төрлийн спортыг нэрлэн зааж татврын хөнгөлөлт үзүүлэх нь оновчтой эсэх талаар улсын их хурлын гишүүн Инх Төвшин биеийн тамир спортын тухай хуулийн 11-1 заасны дагуу бүрдүүлсэн үндэсний жишээ баг түүний харьяалагддаг спорт холбоо мэргэжлийн тамирчин дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг аж ахуйн нэгжийн болон гайл нэмэгдсэн өртгийн албан татврын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй эсэх талаар улсын их хурлын гишүүн Батболд e-спортын үндэсний жишээ багийн мэргэжлийн тамирчин дасгалжуулагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хялбаршуулсан татврын хөнгөлөлтөд хамрагдах хэсэг. Улсын их хурлын гишүүн Наранбаатар спортын үндэсний жишээ баг түүнд бүртгэлтэй тамирчинд олгосон аж ахуйн нэгж байгууллага иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал урамшуул тэдгээртэй адилдах орлогыг татвараас чөлөөлөх асуудлыг засгийн газраас өргөн мэдүүлэх татрын багц хуулиудад нэгдэх боломжтой эсэх талаар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан улсын их хурлын гишүүндээ өөрийн туяа хууль санаачлах эрхийн хүрээнд хязгаарт татвар иргэн болон зөрчлийн тухай анхдагч хуулийн төслийг зөвхөн засгийн газраас санаачлах, бусад өөрчлөлийн төслийг хууль санаачлагч санаачилж болгоч гайл татвартай холбоотой зохицуултыг бодлогын хүрээнд цогцоор нь боловсруулж хилцүүлэх шаардлагатай талаар улсын их хурлын гишүүндээ Инх Төвшин аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл тусгагдсан, биеийн тамир спортын тухай хуулийн 11-1 заасны дагуу бүрдүүлсэн үндэсний жишээ баг түүний харьяалагддаг спорт холбоог аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөхийг дэмжиж байгаа. Харин нэмэгдсэн өртгийн албан болон гайлын татвараас хөнгөлж чөлөөлөх зохицуултуудыг дэмжихгүй байгаа талаар санал хэлсэн. Түүнчлэн улсын их хурлын гишүүн Даваасран татрын хуулийн төслүүдийг дэмжиж байгаа бөгөөд хууль хэрэгжих хугацааг төсвийн тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлэхээр төсөл тусах нь зүйтэй. Улсын их хурлын гишүүн Алтан Хуяг e-спортын төрлийг үндэсний болон олимпийн түвшний спортын төрлүүдтэй адилтгаж татрын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах нь нийгэм сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэйг анхаарах. Улсын их хурлын гишүүн Булган Туяа Монголын улсын жишээ багийн тамирчдын олон улсын тэмцээнд оролцох, техник тоног төхөөрөмж худалдаа авах зардлыг татрын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулах нь төсөвт үзүүлэх нөлөөлөл харьцангуй бага бөгөөд Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргах, залуучуудыг спортоор хичээлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой тул хуулийн төслийг дэмжиж байгаа талаар санал хэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг санал хураалт явуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3% дэмжсэн бөгөөд хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн гайлын тариф
гаалийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ, аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн гаалийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцсэн талаарх төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.